Сайн байцгаана уу, Bambi TV байна. Өнөөдөр та бүхэндээ цоо шин драма болох Доктор on the Edge цувралын эхний 6 ангийг маш сонирхолтой хэлбэрээр товчлон хүргэх гэж байна. Цэргийн албаа хаахын оронд анслагдсан арал дээр эмчээр томилогдсон баян хотын залуу түүний далаагаас айхадс мөн нууцлаг совилогч бүсгийн донд өрнөх хөгжилтэй атлаа сэтгэл хөдлөм түүх рүү хамтдаа орцгоё. Кино маань гол дүр бол Дүү Жи И гэх залуу цэргийн хүн сургуульд хийж шавар донд мөлхөж сунаж чадахгүй тарчилж байгаагаар эхэлдэг. Тэрээр өөрөө ч би яавч цэрэг биш гэж өглөх бөгөөд үндэ тэр бол хуулиар хүлээсэн цэргийн албаа дүүцүүлэн хаахын тулд эмнэлгийн тусламж муутай хөдөө орон нутагт 3 жил ажиллахаар ирсэн гоо сайхны мэс заслын эмч байлаа. Хэдийгээр гоо сайхны чиглэлээр мэрэгсэн ч түүний чадвар үнэхээр тасархай. Сургуулийн үеэр нэгэн цэрэг өндөр ханнаас унаж хацар нь аимшигтэй урагдахад Жи шууд дайран орж яг л уран зураг зурж байгаа мэт нарийн нямба уйдал тавьж өгдөг. Учир нь тэр залуу ирээдүйд од болох мөрөөдөлтэй байсан тул нүүрэнд нь сориг үлдээхгүй тул Жи хамаг чадвараа гаргаснаа хэрэг. Үүний дараа эмч залуус цуглаж хаашаа хуваарлагдгаа ярилцсан. Бүгд л хөдөө дундаас арлал биш шүү. Арал руу явбал буцаж ирэхгүй ороогддог гинлээ гэлцэн. Гэтэл манай гол дүр яг л киноны баатруудын гаргадаг тэнэг алдаа гаргаж за би арайч тийм азгүй байна гэж юу байх вэ хэмээн ам бардам хэлчихдэг. Хийснээр нь манай Жи Пёндодо гэх аслагдсан арал руу хуваарлагддаг байгаа юм. Түүний арал руу явхаас тургуутаж байгаа нь зүгээр нэг хотын соёл тухтай байдлаасаа салахгүй тулд биш юм. Тэрээр усан онгоцонд суухынхаа өмнө бараг л зүрхэн зогсох төхөж ахлах эмчийнхээ өгсөн маш хүчтэй гаж нөлөөтэй тайвшруулах юмнээс нь энэ нь түүнийг урд нь далайтай холбоотой ямар нэгэн аимшигт гэмтэл сэтгэл зүйн айцтай травматай гэдгийг нь илтгэн. 2 цаг усан онгоцод унтаад өгөх гэсэн төлөвлөгөөнд нурж хэсэг ажимаа нар хэрүүлээ шийдүүлэхээр түүнийг сэрэхэд эмний нөлөөгөөр толгоо нь манарчихсан байдаг. Ингээд Жи алсад нэгэн бүсгүй онгоцны хашлага дээр зогсож байхыг хараад ус руу үсэрхэн гэж андууран түүнийг аврахаар угсгийж өөрөө ч араас нь ус руу үсэрчдэг. Гэвч энэ бүхэн зүгээр л эмний нөлөөгөөр харсан хий үзэгдэл байлаа. Жи нүдэн нэтэл өөрийнх нь ажиллах ёстой арлын эмнэлэгт хэвтэж байх бөгөөд совилогч нар болон уламжлалт ангаахын эмч залуу түүнийг шоолон энэ нөхөр жоохон галзуу юм уу да гэсэн харцаар хардаг. Түүгээрч барахгүй шин өрөөнд нь авраг том 60 хүл байж тааран дээрээс нь түүний цон онгоцон дээр уулцсан нөгөө бүсгүн тэжтэй солигдчихсан байдаг. Жи чемдана хайж явах замдаа улаан спорт машинаа унсан нэгэн залуу шороогоор будуулж тосгоны хөвгчүүлийн зааж өгснөөр арай гэж нөгөө бүсгүй болох юу Харийг олж уулздаг. Гэтэл Харийг нэгэн нохоо хөөж байх бөгөөд манай хотын аймхан эмч залуу юу ч асуулгүй бүсгүй гүйцэж төрүүлээд шууд мод руу авираад гарчдаг. Гэвч тэр нохоо зүгээр л Харийг хайр зарлаж нүрийг нь долоох гэсэн ээлдэг нохоо байж таардаг. Харин Хари өөрийг нь энэ залуу аврахаар ирж байна гэж буруу ойлгоод. Ингээд тэд чемданаас солилцох бөгөөд Жи бүсгүйн хөхний даруулганы хажууд зөндөө олон юм байгааг анзаарна. Харич түүнийг эмийн гаш нөлөөнөөс болж усан онгоцон дээр яг юу хийснийг нь хэлж өгдөг. Үнэн дээр Хари эмээтэйгээ видео дуудлага хийж байтал салхинд кардиган замс нь хийсэд ус руу унчихсан бөгөөд Жи түүнийг үсэрчглээ гэж андууран манарсан чигээрээ ус руу үсрэх гээд байхаар нь Хари аргаа бараа түүнийг цохиж унгаан эмнэлэг дээр чирж авчирсан байдаг. Мэдээж манай эмч үүнийг нь огт санахгүй байдаг. Удалгүй Жи эмнэлэгтээ нөгөө улаан спорт машины эзэн хамт ажиллах эмч Хён Чионтэй уулзсан. Тэр залуу Жи рүү гоо сайхны эмчнэр мөнгөний шуналтай гэж дайрагч өөрөө энэ жижиг арал дээр спорт машин унж ирчгээд айлаар явж үзлэг хийхийг цагийн гарц гэж үздэг хоёр нүртэй амтан байв. Жи эмнэлэгний арлын цорын ганц ресторанд хоолнд авах боловч хоол нь үнэхээр сонирн байсан тул эмнэлэг рүүгээ гүүх шалтак хайж байтал тосгоны дарга Пак Чүн шиг ходоод нүвдөөд гээд орж ирдэг. Жи түүнийг зүгээр нэг ходоодны өвдөл биш зүрхний шигдээгт байна гэж оншилж эмчлүүлэхийг шаардах тосгоны дарга зөрүүдлэн явчихна. Гэвч Жи санаа нь амрахгүй араас нь дагаж явсаар усан онгоцны зогсоол дээр дарга ухаан алдаж унахт нь амжиж нисдэг тэрэг дуудан хот руу хамт хүргэж амь насыг нь авардаг. Гэвч Жи сүүлчийн усан онгоцноос хоцорч хотод хонохоос өөр аргагүй бол маргааш нь буцах усан онгоц руу хараад Жи дахин сандарч паникт орж эхэлнэ. Түүний толгойд урд нь далайд найзаагаа алдсан. Үүнээс болж найз бүсгүйгээсээ салсан аимшиг турсамжууд нь зурсхийж харагдана. Яг ухаан алдах гэж байтал араас нь Хари гарч ирэн өөрийнхөө чихвчийг зөвлөн намуухан хөгжмөр түүнийг тайвшруулдаг. Маш романтик мөч эхэлж байтал чихвчнийхэн цэнийг дуусаад хөгжим нь унтарчихдаг нь үнэхээр хөвгөлтэй. Жи өөрийнхөө сул талыг харуулсандаа ичиж "Ангараад миний шугамыг бити даваад вэ" гэж урлал. Хари ч үүндээ шархалж дэлгүүрийн хамгийн сүүлчийн пивийг худалдаж авчихад "Шугам давахгүй болохоор чамд өгөхгүй" гэх мэтээр түүнийг цаашлуулж эхэлнэ. Тэгтэл бүр сонин нь Хари бол тус эмнэлгийн шинээр ирж буй сувилагч байж таардаг. Тэд хамтдаа арлын аслагдсан бүс рүү хүчтэн үцхээр явах хэрэгтэй болно. Уг нь заваар явбал 5 минут болох газарч Жи далайн айцтай тул тэд
40 минут явган алхдаг. Замд Жигийн мөрөн дээр Аалз буухад Хари шугам дагаад яах вэ гэж тоохгүй байснаа Аалз Жигийн цамц руу ороход Жи "Гоо шугам дагаад өг" гэж ярилдаг. Ингээд Хари түүний цамц Чейз нуруугийн тэмтэрч Аалзыг хайх бөгөөд энэ мөч нь тэдний дунд хүүдэн арамсгалыг ивдэг. Үзэх ёстой айлдаа очтол өвчтөн хөгшин маш ширүүн зантай бөгөөд тэднийг хөөж тун. Хари түүнийг заавал үзэх гэж зүтгэсэн ч Жи түүнийг чирээд явчихна. Буцах замдаа Хари зарим хүмүүс амьдрах гэж хамаг чадлаараа хичээж байхад зарим нь өөрийгөө гаргуунд гаргачих юм хэмээн бухимд нь ярихад Жи Харигийн чемодан байсан хүүхний хор тавдраа сэргийлэх юмнуудыг санаж бүсгүй гэр бүлийнхээ хэн нэгнийг хор тавдраар алдсан. Эсвэл өөрөө өвчтөй байж магадгүй гэж таамаглана. Их сургуулийн том эмнэлгийн төрөний совилогч байсан Хари яагаад энэ жижиг арал руу ирсэн нууц нь одоогоор талигдаагүй байна. Тэд явж байгаа төөрдөг бөгөөд шөнийн ойн дуу чимээнээс хотын залуу Жи өгтлээ айж байтал Азар Чион Мацелхтэй ирж таарна. Гиш Мацелх нь 2 хүний судалтай тул Харийг суулгаад явчихна. Харин манай Жи хаанаас ч юм бэ нэг ажимаагийн дөрөв дугуйтдсан Монакагийн уралдаан шиг хурдласаар тэднээс ч өмнө ресторанд ирчихсэн байдаг. Ресторан Жид үс сансан загасч өвгөн түүнийг архиар шахаж манай эмч өвгөнийг ширээн дагуур ортолно. Гівс согтоо өвгөн талан тусан өөрийнхөө дүртийг зодтолдож гараа аимшигтай цусчдаг. Хоёр эмч хоёулаа согтуутал Хари Житэй хамт эмнэлэгт хонож өглөөн Жи өвгөний гарыг маш чадварлаг ойж өгдөг. Хари түүний мэрэгжлийн чадварыг биширч эхэлнэ. Өвгөн сэрээд уурлаж хашгичж байгаад явхад Хари хүмүүс өөрсдийнхөө ичвтер байдал эсвэл нууцаа нуухын тулд уур уцаарыг баг болгож ашигладаг гэж хэлнэ. Энэ үг Жигийн толгой зурс хийж өчигдөр тэднийг хөөж тусан нөгөө уулын зөрүүд өвгөнийг ямар нэг зүйл нууж байна гэдгийг ойлгоно. Тэд дахин өвгөнийг очиж Жи түүнийг шалгахад өвгөн чихрийн шиж өвчнөөсөө болж хөлн үтсэн байдаг. Өвгөн үхэхээсээ айхгүй гээд эмчилгээ хийлэхгүй гэхэд Хари өвдөг сөхрөн сууж өөрийнх нь эцэг их хоёулаа өнгөрсөн учраас тэр мэдрэмжийг мэддэг гэдгээ хэлж таныг өхвөл таны охин яах юм бэ гэж уйлаг байдаг. Тэр шөнө эмнэлэгт Жи Хари хоёр бэлэн гой мэдээс суутал нөгөө өвгөн яг л аимшиг киноны алуурчин шиг хөлөөчөрчгсөн эмнэлэгт өөрөө хүрээтердэг. Тэд өвгөний хөлийг цэвэрлэж маргааш нь хот руу явуулахаар цогцоосны дараа Жи Харигийн шаанд үлсэн шахыг боож өгнө. Хари Жи рүү маш дулаахан харцаархаарч чи өвчтнийг эмчлэх нь тэдний нууцыг тайлах хариулт гэж хэлсэн шүү дээ. Хэрэв чи надад өөрийнхөө далайн айдас тэр нууцаа хэлвэл би чамайг идэрэхэд чин туслая гэж хивнэ. Жи юу ч хэлэлгүй чимээгүй зогсох боловч түүний харснаас зүрх сэтгэл нь хэдийн хөдөлж ихснийг харж болдог. Өмнөх ангиудад тосгоны дарга Чүншиг болон жихрийн шижинтэй өвгнийг аварч харал дээр нэр хүнд нь өсөөд байсан эмч дүүжи жинхэнэ гай гарч ирнэ. Зүрхний шигдээс болсон тосгоны дарга нисдэг тэргээр хот руу хүрсэн чинь даатгалын компани нь энэ бол яаралтай тусламж биш байсан гэд 15 сая воны төлбөрийг төлхөөс татгалзчихдаг байгаа юм. Үүнд дурлсан дарга Чүншиг эмнэлэг дээр гүйж ирээд Жигийн толгой дээрээс шууд загсны өгөөс шиг заван зүйл асгаж орхино. Тэгээд чи зүгээр ходоодны мөгөөд явуулахгүй яасан юм гэж уурлахад Жи тэгсэн бол та одоо амьд даатгал биш үхлийн даатгал авчихсан хэвтэж байх байсан гэд эмчийн ёс зүгээ хамгаална. Гэвч зөрүү дарга өвгөр зогсохгүй албан тушаалаа ашиглан эмнэлгийн ажилчдыг хавчин гадуурхаж идэвгүй дайн залаж эхэлдэг. Дээрээс нь нэгэн өвчтөн өвдгөндөө зөвгийн эмчилгээ хийлгэнэ гэд дүүрэн зөвгүйтэй шилэнлээ авчирсныг сувилагч Жонсон унаж хагаснаар эмнэлэг тэр чигээрээ зөвгийнүүдэд бүчигдэнэ. Энэ үеэр улаан спорт машинтай залуу эмч Чион гинэт баатар шиг гарч ирэн эмнэлгийг зөвгөөнөөс цэвэрлэдэг. Үнэндээ Чион урд нь хотод байхдаа нэг өвчтнийг аврах явцдад өөр өвчтөн нас барж шүүхэд дуудагдаж байсан тул энэ хөдөөнийхэн гадныхны эсрэг нэгддэг юм байна. Зүгээр л гуйсан эмийг нөгөөд хамгийн багаар ажиллая гэсэн дүрэн баримталдаг болсон байж. Үүнийг сонсон Жиж бас шүүхтүүлэхээс айж өвчнүүдийн хэлснийг үг дуугүй дагдаг итгэхгүй эмч болохоор Жиг ийхүү урам хугалж байх үед Хари түнд би чамайг бараг л сайн эмч гэж андуурчээ гэж хатуу хэлнэ. Яг энэ үе Чион Хариг таалагдахын тулд өөрийнхөө дүрмийг зөрчин түнтэй хам өөр арал руу явуулын үслэг хийхээр завиар явдаг. Тэнд тэд нэг нь нохооны гизэнд орсон өргөсийг авах гэж араас нь самрын тосоор хуурч хөөцлөж байгаад Пёндодо руу буцах сүүлчийн усан онгоцноос хоцорчихно. Энэ мэдээг сонсон Жи дотор нь жинхэнэ галатна. Хажуугаар нь уламжлалт ангаах эмч залуу эрэгтэй эмэгтэй хоёр хүн ганцхан өрөөнд шөнийг өнгөрүүлбэл юу болох вэ гэд 1980-ад оны хуучны киноны хэм маягаар хэтрүүлэгтэй дуу оруулалтайгаар тэднийг төсөөлөн ярьж өгөхөд Жи атааксандаа болоод гал зуур шахна. Гэтэл яг үнэндээ харал дээр Хари Чион хоёр зүгээр л пи ууж суусан бөгөөд тэдний урдын танил байсан түүхс хөгддөг. Урдын тэд замтэрийн ослын үеэр хамт өвчтөн аварч байсан бөгөөд Чион түүний уцыг өгөхөд Хари дугаарыг нь асууж байнааг андуурч байсан хөвгөлтэй дурсамж байв. Шөнө нь унтаж байхдаа Хари өрөө тусгаарласан шумыг даван Чионы унтах хэсэг рүү хөлөө шитгэхэд Чион гаргаж байгаа царайг үнэхээр хөөрдөн бөгөөд үзэгчдэд хоёр дахь төрлийн синдром буюу second lead синдромыг шууд харуулж байлаа. Жи атаархлаа мартахын тулд тосгоны дарга Чүншигийн өгсөн ял болох айлуудаар илгээмж тарах ажлыг хийн. Харигийн эмээгийнх нь гадаа ирээд тэдний уцаар ярихыг нуусаар сонсож байгаад төмөр тогоонд бүдэрч нууцлаг байдал нь нуран оноо. Эмээн түүнийг шархсныг хараад
аваад гэртээ оруулж эм төрхөж өгөх үед жи эмээгээс яагаад байнга өвчин намдах юм уудгийг суухад эмээ нь толгой нь өвдгөө гэдгийг хэлж жи өөрийнхөө дугаарыг үлдээд маргааш нь жи хаарыг цатаарсаар байгаад өвчнүүдтэй анхаарлаа хандуулахаа болно. Нөгөө ханиатай загасч өгөн ирж хүчтэй юм нэхэд жи өвчтөн юу хүснэ тэрийг нь өгнө гэсэн залхуу зангаараа шууд өрөвслийн юм бичээд өчгдөг. Гэтэл тэр өгөн саяхан зүрхтний шийдээс болсон байсныг систем дээр шинжилгээгүй байсан бөгөөд зүрхний өвчтэй хүнд энэ юм үхлийн аюултай байв. Үнийг мэдсэн жи ухаан алдах шахан гүүж углааш тагаа өвгний моцилкийг хөөжжод эмийг нь хурааж авна. Өвгнийг эмчэд хамаг түүхээ үннээр нь хийх ёстой гэж загнаж ханиалган зүгээр л бэрийн өгсөн өөр эмийн гач нөлөө байсныг олж мэд. Эмнэлэгт буцаж ирэхэд Хари тосгоны дарга Чуншигийг дагуулan ирсэн байв. Хари өөрөө хөдөлж байж даатгалын компаниар даргын 15 сая воныг төлөвлөхээр болгож өгчээ. Үнийг харсан жи өөрөөсөө үнэхээр хичнээн. Тэр өвгний араас гүөхтэй өвгний төлөө биш зүгээр л буруу юм бичсэн хэрэгт орхосоо айсандаа гүйсэн гэдгийг Харид хэлж өөрийнхөө өчүүхэн занд харагддаг. Хари түүнийг сэргээхийн тулд шөнө гэрэл зохнууд харагддаг гой газар дагуулan очино. Тэнд жи үнэхээр яагаад Чионыг дагаж нөгөө арал руу явсан юм бэ гэж асуухад Хари тэр арал руу зөвхөн завиар явдаг. Чи далайн айдтай болохоор чиний өмнөөс би явсан юм аа. Уг нь чамтай хамт явсан бол дээр байж гэж шууд утгаараа хэлчихдэг. Чи зориг гарган дараагийн удаа би чамтай хамт явнаа гэж амлана. Яг энэ романтик мөчөд бороо асгарч тэд хамтдаа бороон өндөр гүйлдэг нь үнэхээр хөөрхөн мөч байлаа. Маргааш нь Харигийн эмээ жи рүү залгаж толгой нь эргээд унаж бэрцсэн гэдгээ хэлнэ. Жи эмээг нь эмчилж байхдаа Харигийн чамдаанд байсан эмнүүд үнэндээ эмээгийнх нь ховт хадрын эмчилгээний юм байсныг олж мэднэ. Эмээ тосгоныхын өрөвдүүлэхгүй тулд бас Хариг зовоохгүй тул энэ нууцыг нууж байж Хари эмээгийнхээ гэрээс жиийг гарч ирэхийг хараад маш их уурлаж эмээгээ алтгаас айсан айдас үүсгэл нь тесрэл болгон гарч ирнэ. Энэ явдлын дараа жи Хари хоёр улам ойртох ёстой байтал тосгоныхон Хариг Чионтой суулгах гэж шахаад эхэлнэ. Дээрээс нь эмч нарын групп чатаар Хари бол зөвхөн эмч нартай үерхийг хүсдэг мөнгөн дуртай хүүхэн гэсэн цуу яриа тарснаас болж жи Харигаас зайгаа барьж Хари түнд түүний энэ зан гомдон тэд муудалцдаг. Энэ хооронд туслах дөрүүд бол хөтлөгч Жонсон болон уламжлалт хангахын эмч Жүчон хоёр гинэт нэг оронд орчихдог байгаа да. Жонсон арал дээр найз уу ганцаараа төрсөн өдрөө тэмдэглэж байхад нь Жүчон уцаа авахар очиж тааран хамт ууж байгаад маргааш өглөө хоёулаа нүцгэн сэрдэг. Маргааш нь имлэг дээр Жонсон юу ч болоогүй юм шиг царайлах Жүчон ухаанаа алдчихсан охин хүүхдүүд зүү тавихтаа хүртэл уйлаад жинхэнэ паян болдог. Имлэг дээр гинтийн цэжэрнэ. Эрүүл мэндийн газрын дарга хатагтай Чуй Хаим жи залбан ёсны сануулга өгөхөөр иржээ. Учир нь можийн захирагч уцтгаж жи хинбэ гэдгийг нь мэдэхгүй шууд уцааг нь тасалчихсан байж. Дарга Хямын албаны хүн шиг харагдагч үнэндээ маш сайн эмч байсан бөгөөд буцах гэж байгаад шилэн лохны хилтерхэд гараа зүсэж жигээр оюулж байгаад сүүлчийн усан онгоцноосоо хоцорчихдөг. Яг энэ үед арал руу аим шиг талаа шураг ойртон ирнэ. Ажилчид хамт хоол идэж байх үед Хари цуу яраны талаар уурлаж жид тийм ээ би имлэгт амьдардаг байсан болохоор дандаа эмч нартай уурдаг байсан. Гэхдээ чамайг дэгээхгүй болохоор битгий гэхэд жи түүний өмнө хүзрөө дэлгэж яагаад болохгүй гэж би ч гэсэн эмч шүү дээ гэж сэтгэлээ хэлчихлээ. Яг энэ үед нөгөө зүү тавиулсан бяцхан охин амьсгалж чадахгүй ухаан алтан ирдэг. Охин гуурсан хоолойн цочмог үрсвэл болсон тул яаралтай хот руу явах хэрэгтэй болно. Шуурга ихсэн ч тосгоны дарга тэднийг завиар хүргэхээр болдогч эмнэлгийнхэн дундаас арх хуугаагүй бас гарна гэртээгүй ганц эмч нь жи байв. Тэр завинд суух ёстой бол жи айсандаа паникт орж хөшөж орхиход Хари түүний бугуунаас чанга хатган завин дээр дагуулan суудаг. Шуурга дундуур явж байхад охины бие улам модож жи гуурс тавих хэрэгтэй болно. Аянга захиж далайн давлгаа хуйгах үед жигийн толгойн урд завин дээр найздаа зүрхний массаж хийж байсан. Найз бүсгүй нь хурдлаараа гэж орж байсан аим шиг дурсамжин дахин сэргэж тэр таг хөшөж орхино. Хари түүнийг дахин ухаан оруулж жи аврах хантаа за тайлж байгаад охиныхоо олоод гуурсаг амжилтаа тавьж амьсгалыг нэ. Охин амьсгалж игсний дараа жи умаг хүч нь барагдаж бөөлчгөр завны зах руу мөлхөж очтол далаа завийг хүчтэй савчих үед аврах хантаацгүй байсан манай голдор шууд далаа руу унчихдаг. Ингээд ухаан алдаас имлэгт зэрэгтэй жи урд нь найзаагаа алдсан оршуулгын ёслыг зүдэлдэг. Тэр үе түүний найз охин байсан бүсгүй оршуулга дээр би чамайг харах бүрдээ талигаа чи үргэлж санах болно гэж хэлээд салж байсан нь жид маш том сэтгэл зүйн гэмтэл үлдээжээ. Жи имлэгийн орон дээр нүдэ нэхэд Хари хажууд нь санаа зовоо сууж байв. Хамгийн гайхалтай нь жи далаад унахад Хари өөрөө араас нь ус руу өсөрч амийг нь аварсан байв. Хари өөрийнхөө энэ баатарлаг үллийг юмн чинээ тоохгүй байвч имлэгийн сувилагчид түүнийг эмч нарын араас гүдэг мөнгөний шуналтай гол дэгэр хэмээн ар худагаар нь муулж байлаа. Дээрээс нь Харигийн салсан хуучин найз залуу нь имлэг дээр Хари руу дайрч салснаа хүлээн зөвшөөрөхгүй уурлаж галзуур. Энэ үе жи дундуур нь орж түүний халаатны захыг засаж өгөөд хинэн дээр ир хүн бэ гэдгийг хараатай бүхэн нь мэднэ. Байраа мэдээд эндээс зайл. Харийг надад урхиа тавиасаа гэж би өөрөө гуйж байгаа юм гэж маш сүртэйгээр хамгаалдаг нь үнэхээр сэтгэл хөндлөн мөч байдаг. Тэд арал руу буцаж ирэхэд өөр нэгэн асуудал үүснэ. Харийг эмчийг аврах гэж ус руу өсрснийг мэдсэн эм
Эмээ Мижа чид уурлан хашгирч байгаад гинэ тухайн алдаад унчихна. Чи эмээг өрөн эмнэлэг рүү гүйж ирснээр эмээгийн 4-р шатны хор тавтартай гих нууцыг тосгоных нь задардаг. Үүнээс болж эмч Чионд маш их хуурс. Учир нь тэрээр урд нь эмээгийн толгоо өвтгöd хавдартай нь мдэггүйгээс болоод буруу юм бичих төгсөн байна. Гэвч чи энэ бол өвчтний өөрийнх нь хүсэл байсан гэдгийг нууц хадгалснаач хамгаал. Чион хараа сайн гэдгийг эмээд нь аль хэдийн хэлчихсэн. Дээрэс нь эмээг хот руу клиникийн туршилтын эмчилгээнд хамруулахаар хөөцлөж өгсөн тул Эмээ Мижа Чионыг маш их дэмжин чийг Харийг хамгаалж чадахгүй дэндүү сул дорой залуу гэж гол. Чи жижигхэн могоод хараад зэрлэг үн шиг орилж айдаг тул эмээгийн өмнө хэлэх үг олцсонгүй. Хари Чионтой уулзаж эмээгийнхээ эмчилгээг ярьж уйлж байхыг харсан Жи атаархаж зайгаа барьж эхэлнэ. Түүнээс болоод Харид би чамаас холцсон нь цуу ярианаас болсон юм биш. Чамд хэр их татагдж байгаагаа харуулахаас айсандаа тэр гэж үннээ хэлнэ. Үүнийг сонсоод Хари Жиг шууд өмсчдэг. Дараа нь Жиж харин өмсөлдөгч тэд албаасаа үргэлж эхэлсэн ч яг тэр мөчөд эмээн тэдний хаш байдаг уур амьсгалыг бүрэн нураа. Хэд хоногийн дараа Эмээ Мижа гүшилтийн эмчилгээний шинжилгээ өгөхөөр хот руу усан онгоцоор явхад Жи хамт явж айд сандарч байгаа эмээгийн гарыг хатхан дэмждэг. Эмнэлэгт шинжилгээ өгч байхдаа эмээ өөр нэгэн хүнд хор тавтартай өвчтнийг хараад айж эмнэлгээс цугтчихдаг. Жи түүнийг уулзахад эмээ нулимс туслуулан би урд нь хавдрыг нэг удаа ялж байсан. Дахиж тэр хэцүү эмчилгээ хийлгмээргүй байна. Өвхөөс илүү амьдчгүй өгсөнчгүй хоосон хальс шиг харагдаж амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөхөөс айж байна. Би зүгээр л үлдсэн хугацаанд хүн шиг амьдрмаар байна гэж сэтгэлээ уудалдаг. Тэрээр Харийг үүнд маш их чаналхыг мэдэж байгаа тул эмчилгээнээс татгалзахыг хүсэж байв. Энэ хооронд мужийн захирагчгүй Жигийн шуурганаар баатарлаг хаягл хийснийг өөрийнхөө нисдэг тэрэгний талбайн төслийн сурчлагаа болгон ашиглаж Жиг арлаас шилжүүлэн хотод авчирдаг. Жи Харидаа үргэж гисэн тул арлаас ямааргүй байсан ч улс төрчийн шахалтаар хэвлэлийн хурал сурчлагаанд гүйж эмч биш шоуны хүн шиг болсондоо бухимдаж эхэлнэ. Сургыг болсон Жид гомдон Хариж түүний утас цурагт хариу өгөхөө болно. Эцэст нь Жи шууд нэвтрүүлгийн үеэр би Пиндода арал руугаа буцаж өвчтнүүдээ эмчилмээр байна гэж зөрөгтэй мэдэгдэж захирагчийн уурыг барсан ч буцаад аралдаа ирж чаддаг. Арал дээр ирэнгүүтээ усан онгоцны зөксөөл дээр ил задгай гар хөлн хугарсан хүнд өвчтнийг шууд анхны тусламж үзүүлэн хугарсан ясыг нь засаж авардаг. Өвчтнийг хот руу явуулсны дараа Хари маш хүйтэн хүндий байх бөгөөд Жидээ ганцаараа үлдэхдээ түн рүү дайр. Учир нь тэрээр эмээгийн эмчилгээнээс татгалзаж амьдралаас бууж өгсөн гэдгийг Жи нууж өөрт нь хэлээгүйг мэдсэн байв. Хари Жи эмч хүний хувьд өвчтний хүслийг хүндэтгэх ёстойг би мэдэж байна. Гэхдээ чи миний найз залуугийн хувьд эмээг туршилт эмчилгээнд орооч гэж ятгах ёстой байсан юм биш үү гэж уйлан шаардна. Гэвч Жи эмээгийнхэн зовлон хүслийг ойлгож байсан тул үгүй би тэгж чадаагүй гэж илдгээр татгалздаг. Хари гомцсондоо Жиг орхин эргэж харан алхасаар 6 дугаар анги өндөрлөнө. Энэхүү кино төвчлөл таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.